энэ үзэж байгаа даа. За байгалийн засвар газар гэж юу юм бэ гэж. За байгалийн засвар газар гэдэг нь унган төрх хадгалсан төг соёл экологийн боловсрол хүмүүжил тань мэдхэн ач холбогдолтой аялал жуулчлал хөгжүүлэх зорилго бүхий улсын хамгаалалт авсан газар нутгийг бид нэр байгалийн засвар газар гэж нэрлэхээ. За байгалийн нөөц газар гэдэг нь байгалийн баялагийг хамгаалах, нөхөн сэргээх нөхцөлийг бүрдүүлэх зорилго бүхий хамгаалалт авсан газрыг байгалийн нөөц газар. Сүмүрлийн янд байгаа л. За Монгол орны байгалийн өмнөс тогтцтой соёлын дурсгал өвөг хамгаалах зорилго бүхий үүнд бүрхээ агуй гатуул гэх байгалийн сонин тогтцтой газрыг байгалийн дурсгал газар гэж нэрлэдэг. За эндээс харъя. Таны мэддэг энэ газар байна уу? За хамгийн нэлийн тэр газар юу вэ? За зүудээс байв. Энэ ямар газар вэ? Тэр нэг тэмчиг хаттай. Агуу гүйлсэн байгаа. Дараагийн нь тэр нэг хэсэг. Нуур байна уу? Нэг хогор газар тогтсон байгалийн энэ тогтц бүхий энэ гур тонцоос тижээд мөн газрын газраас тижээд авах энэ усан нуур байна. Энэ байгалийн дурсгалаас доорх уу? За дараагийн нь гатуулын нөлөөгөөр буюу гатуулын дэлбэрт газар хөлтийн нөлөөгөөр хатан хавцал дээрээс унж байгаа үнс усыг бидний хүрхээ гэж нэрлэдэг тийм үү? За энийг бидний байгалийн дурсгалаас авах уу? За дараагийн тэр доорны хэд бидний байнга авчдаг юм мөн дөө. Хаана гэдэг энэ охин хүндэд байдаг? Хэдэрээ? Өөр ангааны Батуулзын сумд үгүй мөн байгаа сте. За тэр нэг хэсэг цагаан адны дотор. Цагаан ардаа миний өдөрнөөс анхаараа. За энэ хад өөрөө хардаа цагаан хөвгтэй байгаа сте. Ягаад цагаан хөвгтэй байгаа юм? Шохоотой. Шохоо ягаад шохооч гэж ойлгохгүй. Аавтай зүг. Ягаад гэвэл энэ хэрэгс болон өвснөр өөрөө тектоникийн газрын хувьд тогтмол учраас байнгын ингээд өвсөн давстай учраас хадныхаа ингээд өөрчлөсөн биш тийм үү? За энэ байгалийн тогтсон юм. Байгалийн өрнөс тогтсон учраас энийг бид нар байгалийн дурсгал газар оруулж байгаа юм байна. За дараагийн нь Монгол орнд тусгай хамгаалтын газар нутгийн шилжээний зургийг энэ дээр гаргаж ирсэн байна. За энэгээр нийт тодоо 42 газар байгаа. 42 газар. За ягаанаар болохоор дахин цас газар, ногоонор байгалийн цас газар, шар өнгөр байгалийн нөөц газар, тийм үзмийн ангөр дурсгал газар гэж хэлсэн байна. Тааштай. За Уурхангай аймгийн бүр тусгай хамгаалалтын газар нутгаар хязгаарлалтын үз аяж жуулчлалын бус онцгой бус гэсэн уран бус байгаа. Одоо бидний амьдарч байгаа өмнө дараагийн хамгаалсан байгаа юм. За тэгэхээр Уурхангай аймгийн бүр сумд 22,800 га газар, Булган аймгийн ашиг сумд 22,390 га газар, Горбон болог сумд 39,200 га газар, нийтдээ бид нар 84,510 га талбай хэмжээний тасны байгалийн засвар газрыг хамгаалж оршдог байна. За эндээс тэгээд нөгөө хараарай. Онцгой бүс нь 3 болог сумд орж байгаа. Онцгой бус 3 болог сумд орно гэхэл чинь бид нар одоо ингээ газар нутгийн байршсараа бодоод үзье л да. Хөгн хааны урд хэсэг буюу хам цэгээс хоошоо 3 болог сумын устын ам шивэртийн барилга гэж мэдхүү. За энэ бүртэл онцгой биний алдаа. За урагшаа хязгаарлалтын бүс гэж байна. За хязгаарлалтын бүсийг аршин цум хязгаарлалтын бүс нь юу вэ? Эсэн засгаар орчин баггүй. Хязгаарлалтын орчин. За урагшаа онцгой бүс гэж байгаа тань их Монгол эс орох. Орно шүү дээ. Их Монгол эсний хойд хэсэг. Сүмийн толгой гэж байдаг уу? Сүмийн толгой гэдэг. Сүмийн толгой гэж байдаг шүү дээ. За энэ сүмийн толгой их Монгол улсны хойд хэсэг Уурхангай аймгийн 3 дугаар баг, Донгод 3 дугаар багийн хойд хэсэг орчмын энэ бүс нутаг тусгай хамгаалалтын газар нутгийн онцгой бүс хамгаална. Эзэн тасгай хязгаарлалтын бүс самц байгаа хойшоо шивэртийн барилга гэдэг. Энийг аюул аялал жүжигчтэй шүү дээ. Яг өгч яхад нь юугаа тавьчихгүй. Энийг авсан чинь судалгаа шилжгийн хамгаалтын бүс бас хамгаална. За энэ чинь 2003 оны 6 сарын 19-ний үеийн засгийн газар улсын хурлын 30 тогтоолоор 2003 оны 9 сарын 1-ээс 150
тушаалаар тарны гол Монгол Элс их баг Монгол уул орчмыг бүгэн тарны байгалийн засвар газар хамааруулж нийт 84390 тусгай хамгаалалтын газар оруулжээ гэж. За бүгэн хаан байгалийн гурван шинж агуулснараа онцлог. Энэ аирын урагшаага өөр хангаагийн бүр цумраа орон анцаар энэ Монгол Элстэй хийж говийн шинжийг агуулж байгаа. дэмж авах бүгэн хаан тав хээр ой хээр агуулсан хийг шинжтэй. За энэ бүгд даандаа багшаа сонсороо. вард гэсэн ганц аавын болохоор бүгэн хаан уртлын хэсэг хараад байгаа үстэй тийм. За хойд хэсгээр ой баг гэдэг самар үрдэг тийм үү? Урагшаага явууд ирдэгсэн хэлж урагшаага үргэжтэй ингээд ямар ч чамд ашиглаагүй. уулын хойд үргэжтэй. За энэ бол уран байгалийн хийг шинжийг харин яг энтэй адилхан ингээ аавын гэдэг бүтээсэхгүй. хийг шинжийг дөрөв хийж байгаа учраас энэ байгалийн яг байгалийн засвар газар учраас бид нар энийг хамгаалах хэрэгтэй. Хамгаалах хэрэгтэй, хайрлах хэрэгтэй Бүгд ингээ гаргачих. За байгалийн засвар газарт экосистемийн бүрдэл гэж байна. За энэ дээр хангаар хээр говийн уран шинжийг нэг дор авсан ховор нэг ховор амтан ургамал жигүүртний төрөл зүйл байна. За ойрхоо бүхий газар 3480 хуш хүсэн ортой ургамлын аймгийн нэг ховор 17 зүйл элбэг 399 зүйл игээрээс улаан намд 7 зүйлийн ургамал орсон байна. За ахуй аж холбогдолтой баялаг 100 гаруй зүйлийн эми ургамалтай хамгийн үлдээ гайхаж байгаа чинь. 6 зүйлийн цайны ургамалтай 3-4 өөрөөс гайхаад байна очоо. За нэг 23 хүүхдэн 178 шувуу 11 зүйл 2 нутагтан 6 багийн 21 овог 75 зүйл шавьчтай. Энэ тусгай хамгаалалтанд авах үндэс мөн үү? Мөн шүү дээ тий. Улаан номонд 7 ургамал орсон байна. Ховор. За ямар ургамал яж болох вэ? За бид нар баг мэдэн дээ. Гандгал гэж байдаг уу? Бүгэн хаан уулын хойд нутгаар нутгалдаг хүмүүс бол гандгал гэдэг ургамлыг мэдэн дээ. Мэдэн. За тэнд бас яргаа мод гэж байна уу? Байгаа үстэй. Яргаа модыг хамгаална тийм үү? Их Монгол уул элсэн дээр хамгийн хамгаалдаг эрүүл гардаг зүйл юу вэ? Их Монгол элсэн орчин бүтээгдэхүүн айлгдаг. Арц үстэй. Хойны арц шүү дээ. Хойны арцыг бид хамгаалах таасан. Энэ бол улаан номд орж байгаа. Инглиш байгалийн засвар байх ёстой, энийг хамгаалах ёстой. Та бүхэн ч гэсэн байгалийн засварыг хамгаалах өөрсдөө ганц голим төвчний энэ аална. Энийг аална. Аална. Энийг аална. За өгөн дорны байгалийн засвар байгаа одоо байгаа. Цус тусгийн аялал жуулчлалын засварууд гэж байна. За нэгдүгээр. За техник манхан хөшөө. За сүмийн толгой. За тэр хамгийн их зүйл юу вэ? Хүүхдийн дурсамж гэдэг. Чиний хараач. Хамгийн их зураглыг харъя. Ямар хийдэй тэр? Өгөөг чинь доор гэж төлөвлөж байгаа залуу ингэ харагдаж байна. Би бүр вард Бүгэн хаан уулын өвд хэсгээр болон хойд хэсгээр за энэгээ сүг дурсамжийн газрууд байрлуулж байна. мэдгүй. За эндээс газар ашигладаг харъя. Яг ингээд вардтай нэг эндээс бүгдээрээ. Алин энэ зургийг харъя. Зургийн чи өнгөн тод байх тусмаа газар ашигт ихтэй газар.